Дага хангай мине багас чаргасын нутаг мине Senin hata zor zevkte Sitinin numurasından sen barate Otumumu tuhinde bosok imarate Onların muttagimi Onların hangayda Аян замдаа аз холын аймаг сумдаа сүрэгдсэн гэсэн актуурууд нь сайхан амарцгаасан уу. Юуны өмнө хүрэлцэн ирсэн нийт ахын дүүс нутгийн зам олондоо энэ өдрийн түмэн амар амгалан айлт гэж мэдчихлээ. За бидний уулзалтын маань гол зорилго бол анч чөлтөм хэмээх бидний өндөр өвөг түүний үр хөөхд ач зээ хөргөн бэрүүд энэ өвгдээд аав ээжийнхээ нутаглаж байсан уулус газар оронд нь хөрөлцөн ирж энэ хайрхан шүтээнийхэн өмнө бид энэ ургийнхаа уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм аа. За цаашдаа бид ургийн уулзалтын маань үргэлжлэх энэ 2 хоног өдрүүдэд та бүхэд маань сайхан цэнгэж баярлаж дурсамж дүүрэн ийм хоног өдрүүд болж өнгөрнө байхаа гэж найдаж байна. Ингээд ан чимээх бидний өндөр өг чөлтмийн ураг удам үр хөөхд ач зээ хөргөн бэрүүдийн уулзалтын ажиллагааг нээснийг мэдэгдэе. Чөвхтэй чөлтөн мургийнхны эрдэм бэлгийг айлтахад номонд мэргэн нойрон сэргийг дайн дуатар далай дусч элгээрэн ин хамгалан жаргаж аавдан ачлалтай ээждэн инэрлтэй эмээ өвөдөн ачтай тустай ах トゥ болондоо нэр хүнсэтэй ах トゥ болондоо дэмтэй тустай их дэлхийд данстай их дэлхийн хүмүүс энэ сайхан ураг удамд төрсөн бизээ. За Помсоо юм маань 5 хүүхэдтэй хамгийн том нь Сандаг гэж ихч байсан. Дараагийнх нь Баасантай, дараагийнх нь Бямсран, дараагийнх нь Михайловд орж, дараагийнх нь хүү Балжин юм, отгон хүн Эрдэнэ очир буюу Чимэг гэж ийм 5 хүүхэдтэй байсан. Одоо зоо ихчигээ өрж байна. За та энэ хорон зовлон та бүхэндээ энэ үчи мэндийг хүргээ сайхан баярлаж байна уу гэж хэлээд. За миний ээж Помсоо эмээгийн охин Сандаг гэж хүн байсан. Сандгийн охин Зоя гэж хүн байгаа. За миний ээж одоо 70 настай. За манайх ээжээсээ одоо ээж аваасаа өвсүүлээ. Тэгээ миний хамгийн том эгч Бурмаа гэж байна. Дараагийн эгч маань Болормаа гэж байна. Дараагийн эгч маань Алтан Загас гэж байна. Дараагийн манай том ах Алтан Гэрэл гэж байна. За тэгээ миний дараагийн миний эгч Алтан Цэцэг байна. За тэгээ би өөрөө даваа жаргал гэж хүн байна. Одоо тэгээ миний дүү Сүхбаатар гээд одоо хол замаас ирж яваа. За миний дүү Дэлгэр Далай. За Дэлгэр Баяр гэж байгаа. Бас ажилтаа болохоор ирж амжаагүй. За ингээд ачцээ нийлээд манайх өнөр өтгөн олоолаа болсон байгаа. Манай хамгийн том ач болохоор миний охин Сод Чимэг байна. Одоо яг ирсэн байгаа. За хорон цугларсан та нартай баярлалаа. Сайхан баярлцгаагаарай. Энд хорон цугларсан эрхэм ах トゥ нарынхаа энэ өдрийн амар мэндийг эрен мэдчилж байна. За ингээд Помсоогийн эмээгийн том хүү Баасандан хүүхдүүд одоо энд гарч ирсэн байна. Та бүхний өмнө. За намайг бол Баасандан амгалан том хүү. Миний дараагийн дүү бол Баасандан Нармантах гэж бас энд гарч ирсэн байж байгаа. За дараагийн дүү Баасандан Отгон жаргал маань бол одоо бас жаахан ажилтайгаа учраас хөрөлцөж амжааг байгаа өнөдөр. За ингээд миний эхнэр Наран
За Нармантахын ихнэр ариун санаа. За Амгалангийн мөнгө тулга. За уршаа болоод. За Нармантахын мөнгө эрдэнэ, Нармантахын янжин лам, Амгалангийн мөнгө заяа. За Нармантахын мөнгөчин гэсэн ийм бүрэлдэхүүнтэй та бүхнийхээ өмнө танилцуулж байна. За ер нь юуны өмнө бол одоо ураг өмтмаа таньж мэднэ, одоо бие бинийгээ таньдаг мэддэг болно, үр удмаа одоо удам судраар мэддэг болно гэдэг бол хамгийн одоо хүндрэлтэнд байх хамгийн чухал асуудлын нэг бол энэ л дээ. Тэгээ одоо энэ сайхан баярыг, энэ сайхан уулзалтыг зохион байгуулж байгаа баяр наадмынхаа комиссуудаа за хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ одоо маш их баярлж байна. Анчултмын 7 охины 2 дахь охиных нь хүрсэт байна. Манай эмэг чултмын дайр гэдэг хүн байсан юм аа. Тэгээд дайр эмээ маань бол 3 хүүхэд төрүүлсэн. 1 хүү 2 охин. Ургийн баяр сайхан болж байна. Ах トゥ нар маань бүгд сувдраад их сайхан байна. Бас тэгээд нөгөө биднээс доош өөр хүүхдүүд ачтай нар эднэрийг бол өөр хооронд нь танилцуулах чухал байна. Бид одоо ер нь яг анчултмын өр хүүхдүүд, ачцээ хөргөн бэрүүд энэхэд бол их тоо гарна. Их олуула болсон бид чинь их одоо олон сайхан амбул өр хүүхдүүдтэй болсон байна. Өнөөдөр гэтэл одоо 500-аад хүн ирчихсэн байна. Энд чи одоо бараг нэг 100-ны нэг 50-60% нь ирж байгаа юм. Энэ хүмүүс маань ч гэсэн бид нэр өөрсдөө дараагийнхаа уулзалтанд ахмад оролцсон шүү. Бидний уулзалтайгаа товыг бидэнд хэлээрэй гэсэн ийм одоо санаа оноог ярьж зарим оролцож чадаагүй хүмүүс маань уулзалтын маань арга хэмжээнд одоо мэдлэгээ тэр ирүүлж байна. Манайх Бямсрангийн аруула за 4 хүү 6 охинтой. За хамгийн том ах маань Давааны ах маань Өмнөгов аймагт амьдардаг эхнэр хүүхдийн хамт. За дараагийн 2 дахь ах маань Пүрүүний ах. За энэ хужирт нутагта гал голомтоос ихаад өр хүүхдүүдтэйгээ хань ижилтэйгээ амьдарч байгаа. За дараагийн ах маань Шижирбаатар ах байна. Улаанбаатар хотод амьдардаг. Эхнэр хүүхдийн хамт хүү охин 2-той, том охин эмээгээ хараад үлдсэн. Баг хүү нэрсэн, баг хүү нь оргоо мөнх оргил. За тэнд байна эхнэр хүүхдийн хамт ирсэн гоо марл гэдэг охинтой. Эхнэр нь ариун заяа гэсэн. За дараагийн эгч маань оюун цэцэг. За боловсролын тэргүүний ажилтан төрийн алтан гац содонтой эгч маань насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа тэтгэврт гарсан байгаа. За оюун цэцэгчийн маань нөхөр оюун эрдэнэ ах маань бас Тишиг сумын Дорцрон гэдэг хүний хүү байгаа. Хүү охин 2-той, охин инх тулн нөхөр Баянагийн хамт ирсэн. За дараагийн эгч маань Ичин хорлоо эгч Улаанбаатар хотод хаана нэг огч. За Улаанбаатар хотод амьдардаг. За манай ичорлагчийн маань Хань Баяр хүү ах маань ирсэн байна. За том охин Намуна. За нөхөр нь солигийн тэргүүний ажилтан Бэлэг Дэмбэрэл. За дашны мэгчээ маань бас одоо тэнгэрт дэвшсэн бидний одоо хамгийн том эгч. Дээрээсээ 3 дахь эмэгтэй хүүхэд нь одоо бурхан болсон. Тэгээд одоо дашны мэгчээ маань 3 хүүхэдтэй хүү охин том хүү охин 2 нэрсэн. Бага хүү нь ажилдаа ойдлогоод ажиллаж байгаа. Тэгээд одоо сөрөөлөгч маань Эрдэнэт хотод нэгдсэн эмнэлэгт ажилладаг. За нөхөр эгчээ маань хань ажил Батбаяр ах маань одоо цахилгаан шугам сүлжээнд ажилладаг байгаа. За хүүн ажилдаа эрх баяр хүүн ажилдаа байгаад ирж амжсангүй. За ингээ миний бие хамгийн бага
октоудаас багна оюун сүрэн. За би Булган аймгийн Сэлэг суманд байдаг Зэд хантай бүтээлийн нөрөөний дархан цаас газрын хуулийн хэрэгжилт хэн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. За манайх 2 хүүтэй том хүү маань эндэрсэн. За миний хань Элбэг гэдэг хүн байна. Тэр хар надны шилтэй. За тэгээд миний том хүү одоо Хилийн тэг 286 дугаар ангид ажилладаг. Их нэртэйгээ ирсэн байна. Миний ач Сумьяават гэдэг залуу байна. Энэ 3. Ингээд нийтдээ 25 өрхийн 85 л болсон байна. 10 хүүхэд, Бямсрангийн 10 хүүхэд одоо 85 л болсон. Өнөр өтгөн айл өрх болсон байна. Баяртай байна. Баяр хүргэе. Өнөөдөр сайхан баярлцгаагаарэ. За манайх одоо Михууллаа буюу Доржийн 9 хүүхэдтэй 9-лээ байгаа. За хамгийн том эгч маань цэнд сайхан. За дараагийнх нь би өөрөө Цэндмаа. Дараагийнх нь Мөнхбат. Мөнх баяр. Цэцэгмаа. Байгалмаа. Баярмаа. Оюумаа. Мөнхбат. За ийм 9 хүүхэдтэй 9-лээ манайх одоо 9 хүүхэд ам бол нийлээд 56 болж үржсэн. За энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ налгар сайхан зуны энэ түүхэн өдрийн мэндийг хүргье. Бид бол ээж аваасаа зургуулаа Орхон аймгийн засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн даргаараа ажилладаг. За дараагийн миний дүү бол Намун гэрэл Эрдэнэ төвлөрт хэлтсийн даргаар ажилладаг. Монгол улсын зөвлөх инженер 3 охинтой 2 зээх хүүтэй. За том охин нь болохоор Тэлмэн Австрали улсад магистрт суралцдаг. Дундх охин Тэргэл Турк улсад магистрт суралцдаг. За бага охин Тэнүү Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. За Батномт Батминд гээд 2 зээх хүүтэй. Манай том дүүгийн гэр бүлийнхэн хүн Пүрвэ хүү Орхон аймгийн биеийн тамир спортын газарт арга зүйчээр ажилладаг юм аа. За дараагийн дүү маань бол Эрдэнэ оюун Орхон аймгийн Хас банкнд бол банкираар ажилладаг. 1 хүүтэй, хүүнд буяачир Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Хүргэн дүү маань бол ажилтаа учраас ирж чадаагүй. За дараагийн дүү бол Балжинмын Намун баяр гээд Америкийн нэгдсэн улсад гэр бүлийн хамт амьдардаг. 2 охинтой. Хамгийн бага дүү маань бол Сэлэнгэ гээд Турк улсад бол эмчээр ажилладаг. 1 хүүхэдтэй. Тэр 2 маань бол гэр бүлийн хамт бол ирж амжаагүй. За би өөрөө бол 1 охинтой Мишель. За хүргэн хүү маань болохоор Баян мөнх бас Турк улсад суралцдаг. За 1 зээ охин 1 зээ хүүтэй ийм өрх бүлүүд байна. За сайн байцгаана уу. Энд цугларсан ахан дүүстэй энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Ан чимэх чүлтмийн 2 дахь охин Даримэгийн том охин Бадмын үр хүүхдийг одоо танилцуулъя. За манай ээж тэр асарт сууж байгаа. Ичээ орлоо гэд. Жага эрүүл мэндийн асуудалтай болохоор энэ тайзан дээр гарч ирсэнгүй 74 настай. За түүний нөхөр манай аав Дорж мэргэжлийн хяналтын газар насаараа ажилласан одоо тэтгэврт байгаа. Хөдөлмөрийн хүндэт медальтай Алтан гадас одонтой одоо 76 настай хүн байна. Түүний охин би том охин Янжма тэтгэврт байгаа. Очгоо мөнх очир гэд манай дүү байна. Мөнх очиргаа танилцуулаагүй явж штэ. Мөнх очир эхнэр хүүхдийн дөрүүдээ амьдардаг. Энд ч одоо 2 охинтойгоо ирсэн байгаа. Анчжуултмын 7 охины ахан дүүс та нартай энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За
Ганчжуултмын 3 дахь охин Дулам эмээгийн том охин Батминд ээжийн том охин Гэрэлмаа гэр бүлийнхнийгаа танилцуулах гэж байна. За би айлын том охин Гэрэлмаа, миний дараагийнх Цэцэгмаа 2 дахь охин. 3 дахь нь том хүү Нямдорж. За 4 дахь охин Цогцолмаа. 5 дахь хүн Даваад орж. 6 дахь охин хамгийн бага охин Дэлгэрмаа. За отхон хүү Батням. Ингээ ихээсээ бид нэр долуулаа. Энд хүрэлцэн ирсэн байна. За Даваа нэмийн Батмонх миний хадам ээж байгаа. Би бол одоо айлын том хүү баяр сайхны гэргий байна. Айлмын цэцэг гэж. За миний нөхөр эгч маань том эгч маань Туркид амьдарч байгаа. Тэдний хан бол долуулаа 2 хүүтэй. Тэгээд хөргөн бэрүүд нэмэгдээд долуулаа болсон байгаа. Эгч маань Туркид байгаа. Та бүхэнд бүгдэнд нь минь дамжуулсан байгаа шүү. За дараагийн хүү миний нөхөр баяр сайхан, Шархуугийн баяр сайхан. Манай хаан бол 15-аа болжээ. 6 хүүхэдтэй хөргөн бэр хүүхдүүд маань нэмэгдээд 15-аа болсон байна. За дараагийн хүүгийн баяр магнаа. За эднийх чаам бол 12-аа болсон байна. 3 хүүтэй хөргөн бэр ач зээнэр маань нэмэгдээд 12-аа болсон. За дараагийнх нь Шархуугийн Болормаа. За эднийх маань хөргөн инх тайван, эднийх 3 хүүтэй одоогоор 3 хүн үржээгүй байна. Ам бол 5 байна. Одоо энд Дулам эмээгийн маань 2 хүүхэд ирсэн байна. За ингээд бага охин Батулзын эгчтэй микрофон өшөлж байна. Би одоо энэ ургийн баярыг хийж байгаа энэ юунд бол сэтгэл өндөр их сайхан байна. Их сайхан ад шванд тохиолдлоо их сайхан баяртай байна гэж тануудтай сайхныг хүсье. За миний эмээ Дулам эмээ яг үндсэндээ ийм дашчид гээд хамгийн том байгаа. Тэр сая дурдгдсангүй өнгөрчлөө нутагтаа төрүүлээд тишиг сумандаа өргүүлээд тэгээд өөрөө Улаанбаатарт мэрэгжил эзэмсгээ сургууль соёл сурах гад манай Дулам эмээ Улаанбаатар хот орсон байдгийн. Тэгээ одоо дашчид ихчийнхэн үр хүүхдийнхээ сургийг бол олж чадахгүй байна. Тэгээд одоо 3 охиных нь бага охин Батулзий гээд одоо манай ээж байна, энэ зогсож байна. Одоо 78 настай 49 оны өхөр жилтэй хүн. Тэгээд энэ хүн маань ингээд 5 хүүхэд төрүүлж өсгөж одоо ингээд гарын ганцганд хүргэж хөлийн дөрөөнд хүргэсэн. За та бүгдээрэнд нь эрүүл инх аз жаргал сайн сайхан бүхний өсөөрөө. Намайг сохолсон гэдэг би Дулам миний ээж Дулам гэдэг би одоо хамгийн бага хүүхэд нь байгаа маа. Тэгээ хүнд өргүүлсэн. Тэгээд одоо ээж аав дөрөстэйгээ уулзаж ургийн баярд оролцож байгаа одоо бас их сэтгэл өндөр байна. Та бүгдэд илгээрээ инх төвшин төвшин амгалан байхыг хүсье. Далгар эмээ маань 5 хүүхэдтэй. За хамгийн том нь Сосор гээд ах байгаа. Сосор ах маань 3 хүүхэдтэй. Туяа гээд ихч байгаа. Үлзий, Зоргоо гээд 2 хүүтэй. За дараагийнх нь Цэрэнж авах байгаа. Цэрэнж авах маань цэл залуугаараа бас урхны оронд очсон. Дараагийнх нь Сэмжид ихчийнхэн байна. Манай ам бол ихээс долуулаа. Нийт 50 л болсон байна. 50 өрөө зүгтээ болсон байна. Манай ээж Доллар эмээгийн 4 дахь охин 43 онд төрсөн. Дараагийнх нь Цэрэндарж гээд ах маань байсан. Цэрэндарж ах маань 1 охинтой, Мөнхцүүл гээд охинтой байгаа. Тэгээ одоохондоо тэр хэд маань бас энд хүрэлцэн ирж амжааг байгаа. За миний ээж болохоор Долгор эмээгийн хамгийн бага охин Дулам Цэрэн гэж хүний охин байна. Манай
ээж болохоор 6 хүүхэдтэй. За 6 хүүхдийн маань за 4 нь одоо амьд байна. 2 нь бурхны оронд очсон байгаа. За би өөрөө болохоор Эрдэнэ хотын 1-р 10 жилийн бага ангийн багшаар одоо 28 дахь жилдээ ажиллаж байгаа ийм хүн байгаа. Одоо манай аавын буюу гэр бүл буюу миний ээж өнөөдөр энд нутагт одоо амьдарч байна. 1942 онд төрсэн Хүсгэл аймгийн Түнэл суманд төрсэн ийм эмэгтэй байна. Одоо энэ ураг удам дотор хамгийн өндөр настай хэлсэн байна. Дуламсран гэж хүн байна. Миний ээж аав хоёр хамтдаа 61 жил хамтдаа амьдарсан, найбан хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн ийм хүмүүсээ. За ингээд хамгийн том охин инхтээ Балжуусрангийн инхтээ миний бие. За боловсролын байгууллагад 28 жил, нутгийн өрөө өдөрт хэсний байгууллагад 4 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан. За миний нөхөр болохоор Мэнд сайхан одоо боловсролын байгууллагад бас 20 жил ажиллаж байгаа, үйлчлэгийн ажилтан хийж байгаа ийм хүн байна. Хоёр дахь охин инхтсгийг танилцуулъя. За бас эрүүл мэндийн байгууллагад эм зүүн мэрэгчлэр очно олон жил ажиллаад бас гавьяаныхаа амралтанд гарсан. За нөхөр амгалан хүүхдүүд нь бас ирж ажил төрлийн байдлаас болоод ирж амжаагүй. За миний ээжээ Янжмаа Дансран гэдэг хүний том охин, 2 дахь хүүхэд буюу том охин. За энэ миний аав Гончгийн дарж яасан гэдэг одоо 83 нас зогсож байгаа юм байна. За тэгээд манай аав ээж хоёр 3 хүү 3 охинтой. За том ихч оюун гэрэл. За манай ихч эрүүл мэндийн салбарт 40 жил ажиллаж байгаа их барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй юм хүн байна. За дууны гэр бүл бод очрын бод гэж энэ Булган аймгийн Тэжиг сумын баялаг дөрөв компани захирал. За эднийх нь 3 хүүхэдтэй. Том хүү, том охин эрүүл инх заяа. За том хүү инх тулга Эрдэнэ хотод уулын мэйжүүлэх Эрдэнэ төлөвлөрт ажилладаг. За баг хүү инх баяр мөн уулын мэйжүүлэх Эрдэнэ төлөвлөрт ажилладаг. За энэ хоёр маань инх тулгын охин хүү хоёртой. За инх хоёрын 2 охинтой. За хоёр дахь ихч, хоёр дахь манай одоо хоёр дахь нь хүү оюун эрдэнэ гэж ах маань байна. Өнөөдөр энд тодорхой шалтгаанаас үргэлжлэх ирээгүй байна. За 3 дахь хүүхэд буюу 2 дахь охин Гэрэлмаа, Даржаасрангийн Гэрэлмаа. За 2 хүү, том хүү Төвшин, баг хүү Мэргэн. За 3 дахь охин Гэрэлт, Даржаасрангийн Гэрэлт. За мөн том хүү Төгөлдөр Эрдэнэт хотод нисгэгч гээд авч засарын одоо ажиллаж байгаа юм захирал залуу байна. За гэр бүлийн хүн Отгон чимэг Таамид Эрдэнэ компани захирал буюу эдийн засгийн мэргэжлээр ажиллаж байгаа давхар. За эднийх маань 2 хүүхэдтэй. За би энэ гэр бүл миний эхнэр Хажидын Алтан нар гэж Ангария трейд компани бодлооны мэргэжилтэн хийдэг. За би том охин маань банкны мэргэжилтэд одоо шинээр төгсөөд ажилд орсон учраас чөлөө олдог учраас энд хүрэлцээрэг байна. За тэгээ хүү маань намдаг энэ жил оюутан болж байгаа юм залуу байна. За багтуу оюун болд. За оюун болд маань аавынхаа гал голомтыг сахиад одоо энэ ордгийн голдоо бүрдэндээ амьдарч байна. За эднийх маань 3 хүүхэдтэй, эхнэр Төмөн Жаргал, Нямын Төмөн Жаргал гэж. За том хүү Тэнүү энд хүрэлцээрэг байна. Дунд хүү Цэлүүн Мэлэг, охин Агима гэдэг. За ийм хүмүүс байна. За миний би Бадамсүрэн эмээгийн 3 дахь хүү болох Ванчин сүрэнгийн дунд хүү Баяр сайхан гэдэг хүн байна. За манайх бол ааваасаа гуруулаа. За ааваасаа эхлээд танилцуулж өгдөө. Миний аав бол Дансрангийн Ванчин сүрэн гээд насаараа цэргийн төв эмнэлэгт сэхэний эмчээр ажилласан, бэлтгэл дэд урандаа солтой. Тийм Эрдэм улс орол бас төгс тийм хүн байлаа.
За манай ээж бас мөн эрүүл мэндийн салбарт дотрийн эмч болон лабораторийн эмчээр насаараа ажиллаж байсан. Тэтгэврт гарсан. Аав ээж хоёр маань хоёулаа 15-17 онд бол бурхан болцоосон. За манай эгч маань бол улс ордын салбарт 30 жил ажилласан. За та бүхэн мань бөөндөр зураг гаргах байж байна. Наашаа ороод ирээрэй. Дахиад нэг 2 сандал тавьчих. За дараагийн нанилцуулах гэр бол Шарлуу буюу Дэмидэгчийн хүүхдүүдийг урьж байна. За ийшээ хараад бүгдээрээ гараа нэг далжаарай. За энэ камер руу шүү. За. За баярлаа. За энд хүрэлцэн ирсэн бүх ахын дүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өндөр өвөө Чөлтмийн маань хоёр охины бага охин болох Цэнбагийн өөр хөлт бидэд хүрэлцэн ирээд байна. Тэгээд та бүхэнд товчхон танилцуулъя. Тэгээд манай ээж маань одоо хүү 7 охины одоо хамгийн одоо отгоо охин Дэмидэгийн хоёр охиных нь бага охин байгаа юм. Тэгээд одоо эхээс одоо манай эхнэр болох Саран Туяа хүү Батбилэг за хүү Амгаа гээд 3 хүүхэдтэй. Тэгээд том ах маань Тэнгэрийн орондоо морилсан байгаа. Тэгээд бид одоо охин Саран Туяа Саран Туяагийн өргөн бий байна. Тэгээд хүү Батбилгийн эхнэр Савсөрөн. За тэгээд манай дунд хүү цогц аргал байна. Баг хүү Тэргүүн Бэлэг байна. За том хүү маань болохоор хотод ажилтаа байгаа. Тэгээд за ингээд бид хүрэлцэн ирээд байна. Тэгээд бүгдэнд ургийн баярын мэнд хүргэе. Зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдэнд нь сайн сайхан мөхнийг хүсье өрөөё. За манай ээж болохоор Тогтхын сувдаа одоо Ан Чөлтмийн 7 охины 6 дахь охин Шарлуу буюу Бүтэд гэдэг хүний үрсад байна. За манай ээж бол эхээс дөрүүлээ. Хамгийн том нь Батчлуун бэ. Одоо бол бурхан болсон. Насаараа цэргийн ангиар ажилласан. Хойно Оросд их сургууль төгсөж ирсэн тийм хүн байдаг. Тэднийх бол ганц үедээ яжгаад ганц үн өнгөрцөн. Эхнэр нь одоогоор бие муудаа ирж амжаагүй. Дараагийнх нь болохоор Батчаргал гээд Батчаргал эгч маань болохоор 5 хүүхэдтэй, 4 банд, 1 охинтой байдаг. Дараагийнх нь болохоор ингээ уран цэцэг гээд энэ манай ээжийн гар дээр өссөн. Одоо ингээ барилгын компанид ажилладаг. Нөхөртөө 3 хүүхэдтэй, 2 бандтай, 1 охинтой. Дараагийнх нь болохоор энэ манай Батбаяр эдний 4 дахь хүүхэд нь болохоор Дархан уулын аймгийн онцгой байдалд ажилладаг. Эднийх 3 охинтой, эхнэртэй эднийх ам бүлээр ирсэн. За дараагийнх нь болохоор энэ хамгийн бага нь манай сүрэгчийн хамгийн бага нь баг залуу. Одоо эхнэртэйгээ хоёулаа ирсэн. Хамгийн бага нь ийм байна. Одоо ингээд бид нар чин Бүтэд эмээгээс 4 хүүхдээс нийт ам бүл 60-уулаа болсон байгаа. За хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ сайхан надаарай, сайхан баярлаарай. За миний ах トゥ Илгэн Садан бүгд эрүүл байгаарай л гэж хүснэ. Эрүүл хүн бүхнийг бүтээж чадна. Одоо бүгдээрээ сайхан холбоотой бай. Бие биендээ тусдаа дэмтэй явъя. Одоо цаашдаа ургийн баяраа бид нар бас улам баяжуулаад улам олон болоод бид нар жилээс жилд улам ариун болно, тийм ээ. Одоо энэ Ан Чөлтөм гэдэг миний дээд өндөр өвөөгийн одоо үрсад чинь өнөөдрийн байдлаар 500-аад хүн ирсэн байна. Миний дулам эмээгийн үр удам хэн бол одоо 155 хүн болсон байна. Зорж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. 80-аас дээш насны нэлийн олон хүн байна. За энэ ургийнхаа энэ настангуудыг байгаад ирнэ.
одоо асууж лавлах бас зааж зөвлүүлэх юм бас зөндөө байд юм байна. Тэгээд газрын холыг одоо туулж энэ ордог харуулд ирж энэ сайхан ургийн уулзалтанд ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэндээ ад жаргал эрүүлэнх энэ хороогийн хамгийн сайн сайхан мөхнийг хүсээрөөё. Тунгалаг долгиолох цагаар улс толгодны цэцгэлсэн хангалтч төрдөг хангай минэ амин заяа танутаг минэ сэмдэг хангах сайжиката түүхэндээ босоо химэрхэ унган нутагны унган хангайда дэлгэр зунны тэнүүхэн цагаар дэлхийн ханаас ч тэмүүлсэн авраг төрдөг хангай минэ аваасая танутаг минэ сивдэг хатанх цоод сэллихтэн сэтгэлд нэмрөөсөн амсын бараатай удман түүхэндээ босоо химэртэй унган нутагны унган хангайда энэ чи ямар ч хүн төрсөн нутгал магталгүй яг уу. Гэхдээ миний төрсөн нутаг бол бүр төрнөөс их сайхан онцлог. Уул усаар хүрээлэгдсэн, уул модоор хүрээлэгдсэн. Тэгээ ерөөсөө мөнх жидийн дөрвөн уйлралд бараг энэ нутагта одоо энэ зон олон маань өдий олон жил ажиллаж амьдарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ түүний одоо гол шалтгаан нь юу гэхээр энэ уул усных нь энэ байгалийнхын сайхан үзэсгэлэн төгөлдөр төр онцлогт нь энэ оршид юм шиг байгаа юм. Тэ ямар хаанаас одоо манай одоо Улаанбаатар нийс Түрэнад аймагудаас аялагчид их явна л да ирж очиж төлөө цайхтаа өнөр бүгд ярилцдаг. Үнэхээр одоо Монголын Швейцар гэдэг бол одоо гэвэл танай нутгийг ярих юм байна. Тэ үнэхээр одоо үзсэн одоо иж бүрдсэн гэдэг юм уу үзсэн төгөлдөр хангай гэвэл одоо энэ нутгийг хэлэх юм байна тийш энэ хожиртыг бол ирсэн. Тэр тусмаа танай энэ ордог тарахтай энэ хүрдний гол гэдэг газар чинь бол үнэхээр гоё юм байна гэдэг. Ийм одоо санааг би олон хүнээс сонсч байсан. Хашийн цагаан шүүхүүдээ оннаач бараг дууссан харин хэмэстэнүүдээ харан жахан муусан Дөрөвдөрний бэрэлдэний дөрөвдөрч өгчдөг бэрэлдэдсэн хамтаа цацлаг үтэлээ дөрөвдөрч хөвсгөл аймгийн өмнө доктор Сэмингрэс Сэмэнзанлав ганзанлав дөрч нэгдэлээ Тулгын дэшиг Сэмин хүчтэй гэрээс аймгийн чишижрээ тренинг гот хамтлаг үтэлээ
Энэ дүүсийг дөрсөн хонгодлоо татаа гаргаад ирлээ гүцэлээ. За жиржаврах гад тотодсон хоёр бүхэн бэрэлдэн дүүсүүд идэг усны өртөөр цадавсан эр хоёрын квадра иро Хомдоо самдан цаа хитэн натад гүцэлээ. Задуу самжимц тэгдавлаа задуу хан хоёр танзодсон бэрчээрээ тогтлоо туутлаа самжимц самдан дөржөө Таким цузам дурдох нэгэн чин квадра эр хоёрыг Фанаас дотуутсан зүүнага дотуутсан инквадрнат заам төглүүлээ. Бодгоны хинди шигсмийн үжиртогийн хрээд ангины чижирөөтрэн инквадра хоёр даваа догдорлоо. Ог батсарг барил дэне төвсөг дөрсөн. За бангэрдэн зан татлаа дутсан батнасанга шуу золголцоо барил давсан хоёр бүх барил дэне төвсөгд. Хотоглаа гүцэлээ. За мөн хэрэн гой барил тангарлаа та. За хонгоцсон гүцэлээ ган тулг зан. За та ингээл барилдан сонирхолтой болж ирсэндээ тэгэл. Сомын замун хэрдэн. Болгоны хинди шигсмийн үжиртөгийн хрээд сомын залуу зан ган тулг хоёр даваа догдорлоо. Болгоны хинди шигсмийн үжиртөгийн хрээд залууг батнасан сомын замун хэрднэр хоёр даваа догдорлоо. алтан аймгийн чин инквадраар залуу алтан зөв хурлуулаа. Сумын зам тавгдор залуу сангийн Наймаа баруун насны 12-14 насны хүүхдүүд зүртгүүлээрээ. Баруун гаранд албаны хамаар модерн ахаар дэвсэн үсгэд янгын бүрэн дөгтсөн гэрээ сумын зам давгдорч. Хоёроо хэмбэрэлдэн нэдүс сумын замын тодгон зүүн гар шуудгны өрцтэй. Зэро досөлсөн авдарцаага. Зэртмэр досөрлөө. Коцэдэ өсгөлийн бүрэн дөгтсөн ингрэс сумын зам огдорж рүдэч сумын зам ган тулг зүрлээ. Батнаас урж ирээрээ. За энэ сайхан анч өөхтэй шүлтэн ургийнхны ургийн баярын энэ сайхан анхны сайхан наадам энэ сайхан баярт За манай сумын зан
아빠가 대치로서 딱 Ben de bu soru. Сая одоо өнөөдөр уулзаж золгож байгаа тийм хүмүүс байгаа тий. Сайхан тэрвэрлдээ. Хүн ер нь тэрвэрлдээр их дутаж явдаг шүү дээ. Нэгнийгээ сайхан тэрвэрж байгаарай. За тэгээ ялангуяа тусан төрлийн ах トゥ саднаа сайхан тэрвэрл бэлгэж байгаарай. За үнсээ. Одоо дахиад үнсээ. Их сайхан шот битэл үнсээд аваа. Сайхан үнсээд. Бурхан дээр нь, хазар дээр нь, хамар дээр нь, өрүүн дээр нь их сайхан үнсээд аваа. Сайхан байна гоё нөө та бүхний нэрийг сайхан байна гоё байна сайхан орой байна. Баяраар битэрнаа чүлэг хийдэг ороо чүлэгтэй татадэта хүлээний гахалтай байна хүсэлтэй дэдитэй болонгой ухаан дээр хасасан өдний утгаас бэн энэ газрыг хасасан чемэн ухаан дээр хасасан өдний муран басаж бэн Адмэдэгүүл хоёроо идүү гарсан хэсэгтэй шууд. За тийш байсан байна. Адмэдэгүүл мүжиглээ. За адмэдэгүүл мүжигдэрэ. Адмэдэгүүл үсрээ. Өшөөдрөөс адмэдэгүүл үсрээ. Адмэдэгүүл гурваараа. Фотографистэ нэгнийгээ битээ жилдээ тань. Фотографистэ болгосон. Адмэдэгүүл цууда. Цууда үдээ. Цууда яаж үдээ. Хараа өчөж, фотограф өчөж. Монгол. Адмэдэгүүл дөрөөрөө. Нэрэ
Энэ шавилгын охин ч одоо энэ ургийн уулзалтын хамгийн бүх санхүүг барьж бүгдийг зогсоож байгаа энэ хүн шүү. Та бүхэн энэ хүнд нэг сайхан талхар илэрхийлээд алуу илэрхийлээч. Ер нь хайртай. За энэ шавилгын эх хүнээс энэ 7 хүний 7 эмээгийг уулзуулж учруулж энэ бүгдийн энэ өнөөдрийн цуглуулсан энэ санаа бол энэ хүнээс эхэлтэй тэрийг би дэмжсэн. Тэрийг дахиад дэмжсэн хоёр хүн бол энэ хоёр хүн шүү. За энэ хоёр хүмүүс бүгдээрээ сайхан ердөө хайр. Дүүрэн битгтэй дэдгэр нарийн хомер банаго. Дугра төрлөгтэй гон хатгтай хэрүүл банаго. Бүгдээрээ чичиг дугра төрлөгтэй хатгтай хэрүүл банаго. Тэм бэлэгдэн бэлтэй. Баярлалаа. Ураг удмаараа уулзж байгаа энэ сайхан бэлэгдэн бэлтэй сайхан өдрүүдэд та бүхэн минь нас жаргалтай сайхан байгуултгай. Мөн цаашдын та бүхнийхээ амьдралд нас жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Şamara dişe Allah Nur hiç kuşe jarhi Hatamalı tahin tuburudu Hargışulu hamaharana Hatta gansimi ildımda Harhanga zurkhimi uyarana Hariş naşa inagani Hayır harhanga nudoro Tuğralı harhanga nyottagda Tukine jehofamani Аз цаашаа миний амьдралын туулж ирсэн энэ үеийн хамгийн сайхан аз цаашаа би яс энэ юу сайхан сэтгэл төрж байна. Энэ сайхан ах トゥ бүгдэнд нь ээжийнхаа ах トゥ эгч нарынхаа дүү нарын хүүхдүүдтэй бүгдэнд нь танилцлаа. Их сайхан байна. Би ястаа их азартай сайхан чавшантай явж байна л гэж бодчих. За маш их баярлалаа. 3 дугаар охин Долон мэмээгийн отгон охин Даваан нэмийн Бат Улзий Төв аймгийн Жаргалан цомд одоо амьдарч ажиллаж байгаа ийм сайхан боороо маань байна. Ora
хангамине багаас чаргасан дутаг мине сэмэдэг хатаа зод зэнэхтэ сэтгэл дөрвөөс Энэс ийшээ асууд болоо. Хүүхдээ моргол болчих. Тойроод их. Хүүхдээ моргол болчих. Гарахгүй шүү, гарах юм байхгүй шүү. За одоо юу болох ч юм. За одоо ингэж ан чимэгч Цэдэнгийн төлбөрийн ургийн баяр зориулсан хурдан соёлынгийн уралдаан гарааны зургаатаа гарч байна. Одоо газраас цугулсан 17 сая төгрөг марцсан байна. За энэ дунд ч одоо Сумын баяр наадам айргийн дүрх турталсан хожиртуугийн уяаж оюун базрын ган тогтхын хээр үрээ марцсан байна. 9 мөнхийн дуулах хээр гэж хээр үрээ марцсан. Тэг 18 марцсан байна. Энэ хээр үрээ ч одоо сая Жижиг Сумынхаа баяр наадамд айргийн 5 дурлаад мөн хожиртуугийнхаа баяр наадамд айргийн 5 турталсан байна. За ганц өхөө зэр талцсан. Ганц өхөө зэр талцсан. Зэр талцураа энэ урд чинь тэр цаана үл. Ураад өрөөнэ. За хөөе. За анчмаа Монголд хатартай. За дөрөвдүгээр нь хамдгийн Амуузанд оюун базрын ган тогтхын хаструугийн амуузанд айргийн баяр сарны мөнгөтэй хаструугийн айргийн 3 айргийн 5 баяр сарны мөнгөтэй аймаг алдарт байшин халиун өрөө айргийн 5 хурлаа. Зурга 7 нөхөр оюун базрын ган тогтхын хэр үрээ 8-аар нь мөнгө олдгийн хээр үрээ 9-оор нь хээр ураад зүрэ орлоо. За 10 нөхөр ган зургийн хул үрээ 10. За төрүүлсэн мөрөө. Төрүүлсэн өрөө юу? Дөрөг авч байгаа шоогонд наашаага. Яг хажууд нь байсан. Оролдоо сайхан болох надад. Таа гарч ирдэ тий. Амраад нэг дугаар таа. За. Аны 200 ордтой. Нүрэ тийм нэг. За аханд төрүүлсэн үү? Амуу зөө. За.
За нутгийнхаа ордог тархтай болж байгаа энэ ургийн баярт ирж сайхан зээл тал зүрхээ өгөөд ирлээ. Уралдаан шудраг сайхан болоо. Уралдаан сайхан болж нутгтаа. Сайхан дэг журамтай, сайхан олсны ард оруулж байгаа, сайхан эргүүлээ, сайхан уралдлаа. Энэ маань хожиртын сая ам үз үзсэн. Сумдаа 7-оор дахис үг байгаа юм. За баярлалаа. Би ч одоо багаас амар ундаг гэсэн. Хурдмар. Тэгээд өнөөдөр яг энэ дэнж дээр би чинь одоо баг 7-8 жил хурдмар болсон даа. Тэгээд жил яг энэ соёлонгийн одоо тооцохын өмнө те тог бариад ясан маш гоё сэтгэл аюул хөдлөлөө. Бодлон болохын дүү одоо сайхан хурдан мордод иргэж барианд орцгоолоо. Хязаал дөрөвгөө соёл тавьлаа тэгээд харигч болов гэсэн арайхаа харигч чаддгүй 8-аар урдлаа. Янаас маань ямарсан нэг үрээ айргийн 3-аар хурдлаа, нэг үрээ 6-ааллаа. Тэгээ сайхан наадж байна өө. Ургуудын баяр сайхан болж байна. Сайхан. Ургуудын баяр сайхан болж байна. Анх удаага зохион байгуулж байна да. Тэгээд санаачилж зохион байгуулж байгаа. Хүмүүст маш их баярлалаа. За маргад бие очроо за. Эрхэс цолбоо. Цог цолбоо. Эдгээр эрхэс хараарай. Цог цолбоо. Төвчин сайхан отон бодоо. За цадуу төвчин бодоо. За. За боёо очир давлаа. Сүрийн залуу боёо очир. Шинжигний өрцтэй барилдан үргэлжлэж энэ барилданы төв хэсэгдэ. За маш их мохор тонгорох бодод утсан. Артлаа үтээ. Андуксин За яг энэ талбай дээр бас нэг айлын 2 хүү гарч ирсэн барилдаж байгаа юм байна шүү. За онгодлоо. Тасаа гаргаад ирлээ гүтээ. За докторсын ичсэн дутсан. Тодор хоёрын барилдаж байгаа бүжин жаа за холгойн урагш. Дутсан. Ида Пампиотидова. Я дружен до царца дурм бедгирксин берден тохсигде. Я чему фургунда. Кучеде. Кучеде. За 동고로다 답선 кучеде. 자두 자도 서두일эг давлаа. За энэ хоёр хин давсан үзүүлнэ. За боёо очирч ярдж байна. За үцэлээ. Улгын аймгийн дэшигсийн хөдөр төгнөрөд ганд өгсөн эргэсэн өнөөдрийн барилдаан дээр их үзүүр төрөнд үлджээ. За ингээд харигд дөрвсөн мөрдөө уяачд шүүн хаалган дээр авчираарай. Баатрин сайхан билэг дөрүүлж ганд өгсөн эргэс үзүүлж боёочи одоо исэн боёочир шүүхэн ороод Экшогийн тавтарч энд бас хөрмөсөн ах トゥ нэрээ олон хэрийн баясгсан сайхан баяр наатан болж байна. Ах トゥ хоёр барьж. За өнөө дэрсэн зогсож байна. Дамбын хүрээ атрагт цадуу. Ухтаргэн чинчгэнсэ
хангаймине багаас чаргасан нутаг мине Семиник хатаа зод зэнэгдэ Сэтгэн нөмөрөө Ахнатудын мандазрын хууш мурдындырсын Антхаа жафгалтрышын хариндасын гузugdышгүй Архи жолон бутрышгүй Ургучан гузugдышгүй Тарчирсын майын гузugда хүжгарсын хангамбық Галтетір ғанзуцай хүлгудынне За өнөөдрийн түрүүн орны байшаглал 500 мянган төгрөгийн байшаглал аман хөзөөний мөрөг 300 мянган төгрөгийн байшаглалтай айргийн 200 мянган төгрөг айргийн 150 мянган төгрөгийн байшаглалтай Наржасрахын хүү баяр гардуулж өгч байна. Аман хөзөөний мөрний байшаглалыг гандагтгийн мөрний байшаглалыг шүрэн жамсах маань гардуулж өгч байна. Таван махман гардуулж өгч байна. Айргийн тавтаа өгсөн аймгийн алдар дууж мөнхөртний халимгөрөөний шагналыг Булган хэлгийн дэшигсмийн хөдөлтөг ингээд баасан амглан гардуулж өгч ийм хөлбөдөд өшөө олон найраг төр авахыг хүсэж байна. Яана шагаар таараа. Шоолон арга авраа. Дэрэгтэн болгоц усгаад түшигтэй байдаг. Git.
худалдан дээр жинкнээсээ бүх дотоод хүнээ гаргаж жинкнээс алдсан шүү дээ. За Даримэгийн ур хүүхдүүдийн багаас таталтын тэмцээн 3-р байранд орсон. Баяр хүргэе. За дагуурах гэсэн дагуурамдаа гүйцэлээ. Хаталдаа содороо хэмтлээ. Содород дахимдаа дутагдсан. Бүгдийг Хойроо хэмбэрийг бэнэтэй үсгэд. Бүгд содорд нэрэмбэрийг бэнэтэй үсгэд. Шаадны үртэйбэрийг бэнэрлж жажаа. Бүгд сатангийн хоёрт бүгд гэлэвэрийг бэнэтэй винчээ. Одоо шигтгэл хэрэгтэй. Шигдэл яваад ах хэрэгтэй. Хоёр бүтэн барьцтай. Я мөхтөлөг содорд дахимтлаа мөхтөлөг. Наа содорд таныг отан барьцсан содорд тэгээд. Ангтлаа. Ой тэтгэвчтэй гадрэгчтэй анхны содорд дөрүүлж амгалангийн мөхтөлөг үзүүллээ. За ингээ үзүүр дөрөв шүүгэн 444 хүүхдэрч хаашаа даавраа. Стрик төлөөл гэж хэлсэн. Одоо нөгөө хоёр дээр тэгээд Одоо энэ төрүүлсэн садар. Тийм. За тийм ингэж. Таашгийн хардуулж өгч байгаа зүр дөрөнд үлдсэн. Мөнгөн метад өргөмжил өнөөхөөс үүдээ гардуулж өгч байна. Баатрах. Энэ бэлдэрсэн сүрэн хүүхдэн бэртэн дээр За чи. Анга үзүүр дөрөнд бүрэлдсэн. Шаргалдах цагаар уухад аригны чинчгэнсээ Баатар төрдөг хангай минэ багаас чаргасан нутаг минэ Seninle hata zor zevkler Seninle numurosman sen barata Утмын түүхэнд босоо химэртэй